За сайн байцгаана уу. За шинэ бичлэгээр явуулж байна. За ингээд шинэ жил ерөнхийдөө хаяанд төгсөн байна. Манайхан жагсаал цуглаа ихтэй би бас өнөөдрөөс нэлээд чадлаараа л 2 3 4 цагаас зогсож байгаа гэрлээ нэлээд бас явдалтай дард юм байна. Айгу хөтөн. Тэгээд хүмүүс яаж хонон үнжин байж тэмцдэг юм бол бас бахархмаар байна. За тэгээд шинэ бичлэг дээр юу их ч юм гэхэлэр жилийн өмнө бид бүхэн нэг ийм бичлэг хийж исэн байгаа. Монголын хөгжүүлэгчдийн сетап номер 2 гээд за тэгээд веб хөгжүүлэгчдийн бүлэг гэж одоо манай бүлэг байдаг. Би 11 оноос хойш админ бас хийж байгаа. Тэгээд өмнө жилийн бас хамгийн шилдэг сетапа тодруулж исэн. Гэтэ би энэ зурган дээр жоох эргэлцсэн шүү. Яг энэ хосоор буян талын сетап яг real байсан уугүй юу гэдгээс жоох надад эргэлзээтэй санагдаад байгаа шүү. Сүүлд бодох нэ. За тэгээд одоо окей. Шинээр би нэг юм постэр болсон. Энэ оныхоо хэдүүлээ шилдгийг тодруулъя. Тэгээд над руу ийшээ комментээр явуулаарай гэсэн байгаа. Тэгээд 5800 хүн тарсан. Тэгээд зарим за оруулнаа гэл энэ хоёроо оруулаг байх шүү миний хөшөө. За ингээд явж байна. За одоо эхнээс нийтлээ гоё шүүгээд яриад явъя. За энэ хүн байна. За зураг нь бол гадаад байгаа зурагтай юм байна те. За хөгжүүлэгч маань юу ашигладаг байна гэсэн чинь за их вино уух туртай төхөр байна. Вино ууж бүүстлэгч шиг байна те. Вино уух туртай байна. За тэгээд яг энэ мобайл хөгжүүлэлт хийж байна. За би энэ кодыг нь харах юм бол энд бол React Native юм шиг байна. Flutter бол биш байна. React Native дээр л код хөгжүүлээд байх шиг харагдах юм. За тэгээд зөв үү? Flutter юм уу? React Native юм уу? За аль нэг нь байх шиг би яг нарийн сайн харж чадахгүй JS гэсэн юм харагдаад байна да. За хэвлээ татаж харна. Мач. JavaScript юм шиг байна да. Flutter юм уу? Скринийнхаа одоо фолдер бүтсэн хүртэл харагддаг. Lib enter гэсэн байна те. Энэ Flutter-ийн хөгжүүлэлт нөө. Тийм шиг. За тэгээд манай хүн юутай байна? Энэ S-рүү Dell юм ноутбуктэй. За ноутбукээ нэмэлт дэлгэцээр юм Dell-ийн Ultra Sharp юм уу? Dell-ийн Ultra Sharp байна. Эсвэл Pro дэлгэцийг ашигладаг. За тэгээд жоохон замбраагүй суух туртай гэдэг. Wireless юм юутай keyboard тавиад маус нь Logitech маустай. За тэгээд юугаа өндөрлөлтсөн хөгжүүлэлтэд хангалттай орчин байна те. Хоёр дэлгэцтэй гэдэг чинь тэгээ болчихж байгаа. Тэгээд ноутбукны ресурсыг хувааж ашиглаж ноутбукээ ингэж код хөгжүүлт юм байна. Манай mobile developer маань байна шүү. За нэг эднийх нэг юм хөө 7 зүрхтэй 7 юм лайктай гэсэн үг те. За Улаанбаяр гэдэг одоо манай мэдээлэл холбоо технологийн сургууль миний одоо багшилт байсан сургуулийн шав маань байна. За энэ Fibo Cloud-д ажиллаж явах үеийнх нь гэд өөрөө хэлээд байгаа те. Fibo-д ажиллаж явах үеийнх гэдэг. Энэ Asus-ийн юутай ноутбуктэй дор өндөрж ямар ноутбукээр өндөрсөн байна уу. За тэгээд энэ одоо дэлгэцтэй. За ингээд ер нь хөгжүүлэлтээ хийж исэн юм. Эндээс харах юм бол дандаа нөгөө юуны Node.js-ийн код байна те. Backend service дээр бол хөгжүүлэлт хийдэг. User table энэ тохиргооны файлаас аваад dynamic database үйлчлэгээ нөгөө Amazon-ы гитээр болохоор user rate-ийг нь авсан. За тэгээд table scheme оруулаад ингээд явж байгаа юм байна. За ингээд энэ cloud 2 чихвчтэй. За маус пад бол Dell маус юм уу? Байт юм байна. За ингээд манайх ажиллажсэн 6 лайктай. За энд их гоё байна. PC бүрэн build хийж чадаагүй байгаа. Гэхдээ хуучны PC компьютерийнхаа угсарсан доор төгөлдөр хурааяас яасан гэнэ. За харъя те. Хүл тулаад байсан болохоор нэлээд л юугаа бичсэн. Энэ айгуу гоё clean байж тээ те. Эмхтэй юм шиг байна. Инктээр эртэм гэрэлгээд энэ гэрэлт хаанаас олж авт юм захиж авт юм айгуу гоё надад санагддаг. За энэ болохоор бас нэг юм юу байна. Одоо гарын зөөлөвч байна. За тэгээд дээш нэг хөөрхөн юу байна. Энд Nintendo Switch байна. За тэгээд Titan Army гэдэг юм curve дэлгэцтэй. За тэгээд энэ gamer маягийн угаасаа л энэ хаяа тоглодог гэж мэдхээр л нөхөр юм шүү те. Тэгээд юуг нь харъя л та жоохон татаад. За Bitbucket дээр version control одоо юугаа явж байна. За энэ код нь болохоор JSON file build up юу юм дээ. TypeScript дээр хосоод намуу TS гэдэг ах шүү те. TypeScript дээр React болон TypeScript дээр ингэ хийж байгаа юм байна. За энэ дэг маус. За энэ айгу гоё компьютер айгу хөөрхөн байна. Энэ дотор нь нэг ийм модулоос оруулаад байдаг те. За ингэ дэлгэцтэй энэ ч нэ график карттай нэлээд том график карт байна. Entry level бол биш, mid level юм уу, high level-ийн график карттай. За борд нь харагдах. Бордтай айгу жижигхэн борд байна. Тэгэхээр бүр том борд бол биш. Ингээр дундаж төвчний ийм геймерийн компьютер. Гэтэ хөгжүүлэлтэн дээр бол энэ 100% хангалттай. Энэ бол нэлээд том 27 инч ч юм уу 32 инчийн дэлгэц дэлгэцээ 2 багт 2 дэлгэцтэй байхаас яг ялгаа байхгүй. Тэгээд ийм custom юутай mechanic keyboardтай custom тий
Айгу юм. За би энийг бас сайн мэддэг юм аа. Тэгээд тад нь айгу гоё байттай байна. За энэ бол бас л гоё л юу вэ да? Хөгжүүлэлтийн стап байна да. Ингээд нийтдээ 8 лайктай явж байгаа юм байна. За дараагийнх нь болохоор энэ өтийг ингээд бас л миний шавлаа л да. MacBook Air M1-ийг ашигладаг юм байна. M2-тай sorry. M2-тай M1-гээс нэгийн дараагийн процессортай буюу 21-22 оны компьютер. За энд Air гэснээр Air M2 ч угаас ийм юутай болсон байна. Ноо ч ийм болсон юм байна те. Яг нэг Pro шиг. Тэгтээ энэ айгу зузаан харагдаад байгаа. Air гэхэд арай л зузаан байгаад байгаа. M1 Pro шиг л харагдаад байгаа те. Magic Mouse тэгээд Mi-гийн mousepadтэй. Xiaomi-гийн mousepad болоо. Тэгээд Dell-ийн 24 инчийн Pro-длэгцтэй юм байна. За ингээд энэ бол хангалттай айгу гоё том зайтай. Ингээд ном төгмөл одоо юмаа бичиж судлах бол зайтай. За тэгээд тий. Энэ залгуур энд жоохон эвгүй юм а тий. Хөлөөрөө зохих гээд талтай юм байна да. За ингээд манай хоёр зүрхтэй явж байна. За энэ Эрдэнэ зул гэдэг манай актемси. Манай дэд курсын залуугийн стопыг харцгаа. Одоо хаана гэдэг Германд байдаг бах тий. Өнөөч Германд явж байгаа бах. За энд юу хийж гэсэн чинь PS тоглоулагч байна. За тэгээ Logitech-ийн mouse keyboard. Энэ нөгөө дуугүй mouse keyboard байгаа шиг байна тий. Маш айгу ер нь даралтай айгу гоётой. Ер нь Logitech ер нь айгу зүгээр шүү дээ тий. Хамгийн өмнө штайхан байдаг. Ер нь ингээд жирүүдээр яг developer болон office version-ы жирүүдээр бол номер 1 гэдэг. Ер нь gamer дээр ч гэсэн тэгээ номер 1 гэдэг юм шиг л ч тий. Янз бүрийн ultra light might гэсэн гоё keyboard юутай wireless mouse-ууд нь тэмцээнд ордог. За энэ 3 4 5 үйлдэлтэй юм байна. За том дэлгэцтэй Samsung-ийн том дэлгэцтэй ингээ хөгжүүлдэг оноо мөлгөө цэвэр кодрол хийгээд байж байгаа шиг байна. За энэ бол хөөрг бай тэ өмнө жилийнх дээр бас хөөргөөр флекстэй байгаа. За ер нь бол ингээ гадаад байгаа монголчууд маань л маш юутай байдаг. Тэлээ Монголоо үнсрэг байдаг те. Айгу зөв өсөв л дээ. Айгу гоё байдаг. Ингээл янз бүрийн тугаа хатгцсан. Монгол маань ингэж яаж ийж байнга санаа тавьдаг. Жигсаал цуглаан болон тэрэнд болохоор ингээ хувь нэмэр югаар оролцож игээд дуу хоолой олон дэм тусаар ингээ оролцдог байгаа. За ингээд 4 реакшнтэй. За энд юу гэж ингэсэн чи энд манай хинийх нь Батүнх Болтойгоо дата центрийн одоо ахлах инженер үү даргуу захирлуу за ямарчсан тийм ба. За айгүй олон дэлгэцтэй нэг 5 дэлгэцтэй ингээд системүүдээ хянаад энэ чи болохоор ингээд яг л хакер шиг сууж байна да. Кофего утсан. За кофе нэж маунтын үг энэ амар их сахартай Magic Mouse болон keyboardтай. Тэгээд маш сахартай ундуугаад тийш байхаа болоорой. За 9 зүрхтэй. За энэ нөхөр ийм энэ гинэс стап байна. За энэ чарив юм бэ. За энэ минийх байна. Би өөр 3 хүн юутай л байр л та. Ямар ч байсан уусаж одоо юм байна. Миний ер нь нэг YouTube-ийн бичлэг хийдэг ганц хоёр ингээд нэг процессын рендер энтер хийдэг болохоор заавал нөгөө надад хүчтэй desktop компьютер personal компьютер хэрэгтэй байгаа. Тэгээ 30 тал. За тэгээд 16-гээр хамтаа. За нэг тиймэрхүү л юу байгаа. Тэгээ M1 Pro-тай. За ингээд хөгжүүлэлтээ хийгээд энэ хөгжүүлэлт хийх амар туртаа. Гэхдээ сүүлийн жил бол хөгжүүлэлт хийх цаг бол бас арай л багасч өдөрт бол 8 цаг хөгжүүлэлт яалаа гэж тооцох юм бол 2-3 цаг нь бол цэвэр хөгжүүлэлтэн дээр бол суудаг. За тэгээ оройдоо сууж жоохон ядардаг гэх зэрэг байдлаар тэр бол жоохон сүүлийн үе жоохон өдөртөг ажил хийж жоохон ядаргаатай байгаа. За Үлзий хот гээд манай дизайнер ерөнхийдөө фронт хөгжүүлэгч дизайнер байж байгаа тий. За энэ Mac Mini-г тавьсан байна. Тэгээд энэ дэлгэц Dell-ийн Ultra Asus-ийн байна л да. Хос юм хоёр дэлгэцтэй нэг нь портрет байршуулад нэгийг нь ингэж хөндлөн байршуулад камертай, микрофонтой мөн адил бас ингэж энэ одоо пульт энтер байгаа болохоор дуу хөгжим энтер рекорд энтер бас хийдэг байх магадaltaй юм байна. Мөн л нөгөө Logitech-ийн юу вэ те? Маустай, тэгээд Magic keyboardтай, том урт падтай. Манай Монголд байна уу? Өөр газар энтерт байна уу? Би бас ойрд чаталж яриаггүй сайн мэдгүй байгаа. За ингээд ямарсан дуу хөгжмөд бас нэлээ хоббит гэдэг харагдаж байна те. За пүрвсүр ингээд өсөл манай оюутан да те. Блүү хүн баха. За ингээ харъя. За стапа бол үнэхээр гоё байршуулсан байна хараа. Айгуу гоё тавьсан байна. Яг өөрийнх нь айгуу гоё байсан байна. Энэ Монгол ус биш те нэг араг гэлөө ариг гэлөө юулэр тийм нэртэй ус те. Нэг гүрөөгийн модельтэй. Тэгээд MacBook-тэй 13 инч MacBook Pro ах шиг байна. Logitech-ийн mouse. Тэгэхээр энэ хөгжүүлэлтээр Logitech-ийн mouse энэ супер гоц. Тэгээ манай хүн mobile React Native Devel код хөгжүүлж явах хэрэгтэй. Одоо ер нь бол сүүлд нь өмнөөс Tomio дээр бас ажиллаж исэн байгаа. За энэ чинь арай хамаагүй өөрт хэрэгтэй китүүдээ ингээд юунуудаа ингээд тавьсан байна те. Боссын чихвч байна.
Cactus байна, power bank байна. Одоо энэ гэрлүүдээ RGB тавьсан. RGB гэрлээ солих боломжтой. За тийм гоё модулууд тавьсан. За би нэг яг нөгөө хин яадгийг нь ойлгодгүй болохоор надад гоё харагддаг л да. Гэхдээ би мэддэггүй болохоор сайн яахгүй байна. Тэгээд Jordan Peterson-ы ном зонтой нэг юм зүйл байна. 14 одоо reaction авцсан байна. Хангалттай том зайтай. Гоё сандалтай. Хөгжүүлэлт хийхэд аягүй цэвэрхэн гоё орчин байна. За Dashka гэх болохоор юм байна. За геймер талтай нөхрөө гэхээр юу тавьсан байна те? Магадгүй нэг PC-тэй л ах л та. Lenovo ThinkPad байх шиг байна те. HyperX маустай, mechanic keyboardтай, Cloud 2-тай, бас энэ модельтэй. За би энийг энэ гоё комментээр надад тайлбарлаарай. Гэхдээ энэ Superman-ийнх юм шиг байна те. Окей, энэ одоо юу вэ? Web-ний юу шиг шингэн шиг нэг юм байна уу юу? За ингээд дэлгэцэн ингээд ширээнээсээ гоё зүутсэн. За ингээд хөгжүүлэлт хийхэд болоос л боломжтой тогтоо орчин харагдаж байна маш цэвэрхэн суудаг. Залуу байна. За баяр жаргал BMT гээд за энэ бол гадаадд тах шиг байна. Монголын орчин бол биш. Би энэ постыг өвөл тавьсан байгаа. Тэ энд бол нөгөө зэг навчтай үе байна. За селфиттэй байна. За тэгээ Alienware одоо энэ юутай геймер ноутбуктэй байна. Хаяа тоглодог гэсэн үг. Тэ нэг маус нь ч гэсэнтэй нэг ажлын маус, нэг геймер маус тосч явах шиг байна тэ. За тэгээд ThinkPad-тэй. За хоёр ноутбуктэй. Тэгээд ямар нэгэн байдлаар нэг нь бол барьж шууд аварж гараад одоо нэг гадуур ажиллаа ихтэй ашигладаг. Нөгөөх нь болохоор ингээд суурин компьютерийн байдлаар ашигладаг. Ийм л ашигладаг зориулттай юм шиг байна. За энэ найз маань 4 ийм reaction time байна. Дараагийнх нь болохоор юутай энд. За энэ айгуу гоё юм байна. Энд sound bar тавьчихсан. Тэгээ ширээний гэрэлтэй. Ер нь хав харанхуй орчин сууг айгуу нүдэнд айгуу муу байдаг те. Хараанд айгуу муугар нөлөөдөг болохоор болж өгвөл ингээд жоохон гэрэлтэй. За тэгээд өшөө айгуугаа сонирхоод үзэх юм бол хид хідэн бас гоё юм байгаа. Ингээд одоо нөгөө дэлгэцнийхаа дээрээс ингээд яг ингээд доошоо болоо яг ингээд ийш ажлын орчин руу туссан ширээлгөө туссан нүд рүү хурц биш нүд рүү биш ингээд ажлын орчин руу тусчдаг юм гэрэл байдаг. Тэрийг бол тавиул бас девелоперууд хамгийн сайн гэсэн байлаа. Би бас Amazon-оос яг нэгийг бол цагцсан байгаа. Айгуу сайн айгуугаа ингээд дэлгэцэн дээр тавьчихдаг хоошоогоо ингээд ханлуугаа RGB гэрэл цацах боломжтой. Ингээд доошоо болохоор шар ингээд нэг өдрийн гэрэл ширээний гэрэл цацдаг юм зүйл бас цагцсан байгаа. За манай энэ чи юун дээр VS Code байна. Notepad нэмэх байна гэхээр ер нь манай талын жоохон настай гэдэг шиг нэлээд хэдэн жил болсон нөхөр ах шиг байна. Notepad нэмэхтэл ер нь веб программын нэлээд хийдэг болол та 2010, 11, 12, 13, 14 онд ер нь хвчлээ VS Code-оос өмнө. За тэгээд Intel IG-ийн бас нөгөө page store интерлээ бол дараа орсон л доо. За ийм байна. За дараагийн энэ бол ингээд ганц зөрөгтэй би зөрөх дарсан байна. За энэ ч дүлгөөний хэлээс топик арах юм бол ингээд болоо. MacBook Air-тэй. За Air ч гэж Air MacBook-тэй. За ингээд том дэлгэцтэй. Энийг хоёр хуваалдаг нь бол мэдээж баг. За тэгэл Magic mouse keyboardтай. Тэгээд юм Bluetooth чихвчтэй. За ингээд ажиллаа авч ихэд бол хангалттай цэвэрхэн орчинтой байна. Гэтэ нэг буланд цуудаг гэхээр жоохон эвгүй те. Ширээн нэг юм бөмбөр байгаа. Эсвэл гурвалжин ширээ ч юм уу би тийм байгаа ах те. За энд бол нэг иймэрхүү setup бол явж байна. За дараагийнх нь Тэмүүлэн Темка 2 reactionтай Тэмүүлэн Темкагийг харъя. За маш том падтай айгу цэвэрхэн байна. За Magic keyboard, mouseтай энэ надад айгу энэ таалагддаг байхгүй. Би нэг numlock-гүй одоо ажиллаж чадхаа хэлсэн. Тэгэхээр энэ зөв numlock-ыг ер нь хийдэдэг. Яг нь MacBook дээр сухт numlock ашигладаг л да. Гэхдээ numlock байвал ягаад ч юм арай нэг хурдан юм бүтэд ам санагддаг. За ингэ хоёр дэлгэцтэй байна те. Dell-ийн Pro дэлгэцтэй ингэ хоёр дэлгэц тавьсан. Голт нь MacBook Air 13 инчийг тавьсан. Энд чинь touch bar энтертэй те. Joystick тавьсан байна. За энэ бол хангалттай цэвэрхэн л код чигт бол хангалттай юм байна. Яг юун дээр ичдэг яадаг гэдэг нь бол харагдсангүй. За дараагийнх ган эрдэнэ гэрэл чулууных болохоор за нөгөө Goku энэ LeBron James-ийн юу байна модель байна. За энэ чигшүүлэгч баг шүү байна те. Агаар чигшүүлэгч байна. За компьютер дээр суудаг хүн бас чигшүүлэгч зүгээр орчин айгуу нөгөө энэ компьютерийн гарч байгаа power essence болоод ингээд дэлгэцээс гарч байгаа шатж байгаа зүйлстэй нэг орчин айгуу хуурашдаг. Тэгэхээр юм чигшүүлэгч тавиул бас орчноос чигшүүлээд өөртөөхөө эрүүл мэндийг ч гэсэн бас их нэмэртэй. За энэ бол дидэгц бол аягүй гоё байна уу. Ханаасаа тогтооцсон. Жон кабель менежмент л жоохон баар гэж чинь те. Энд баг зураг туссан юм шүү. Дэлгэц биш. 32 инчийн зураг туссан шиг харагдаад байна да. Гэхдээ энэ дэлгэц л баг л та. За энд нөгөө энэ 13 инчийн хажууд ингэж харагдаад байгаа юм болоо. Тийшээ Dell-ийн бас нөгөө Pro дэлгэцийг гээд портрет тавьсан. За ингээ кодоо хөгжүүлдэг залуу ах нэ. За нэг
залуул хүн байх хэрэгтэй даа гэсэн чинь гүч болоо. За Гоку энэ. Гоку юу мэдгүй би энийг бол мэдэхгүй байгаа даа шүү. За энэ бол nice байна. За ингээд манай энэ жилийн хамгийн шилдгээр хоёрт бол Батбүрхэн Болтовын став шалгарсан байна. Хамгийн нэгдүгээрт энэ Пүрэв сүрэнгийн одоо став 14 реакшнтай одоо баахан зөрөгтэй баахан зүрх лайктай ингээ 14 лайк шалгарлаа. За тэгээ Пүрэв сүрэндээ баяр хүргэе. За энэс илүү гоё орчинтай болгоорой. Дараа жилийнх та бүхэн манаас итгэвтэй оролцоорой. За тэгээд илүү бас гоё юунуудаа харуулаарай. Одоо өөрийнхөө орчин ингээ шийдэл байна ч юм уу. Эсвэл гоё ингээ тайлбарыг бас энэ комментээр бичээрэй. Би энэ маусыг ашигладаг. Яагаад гэвэл ийм ээ. Би дэлгэцийг ингээ сонгосон. Яагаад гэвэл IPS нь өндөртэй ийм байдаг. Нүдэнд ийм байдаг ч юм уу. Тэ би эсвэл ийм шинэ гаджет ингэж авч ашигласан. Энэ надад ийм өгөөчтэй байсан. Ажлыг ингэж бүтээмжийг нэмсэн. Ингээд гэдэг ч юм уу. Хүн болгоны ингээд юу өөрлөлтөө ингээд сонирхол өөрийгөө төвчүүлэх юм өөрлөлтөө. Гэхдээ яг ажил хийхэд арай илүү тав тухтай бөгөөд ажлын бүтээмж дэвшүүлэх юм. Одоо гэрэл чийдэн багчууд пад жижиг юмнаас л хүний бас тав тухтай орчим бас харагдаж шүү дээ. Тийм болохоор тэр болгон дээр бас комментэн дээр гоё үлдээгээрэй. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Шинэ оноо сайхан хугацаагаарай.